Энэ бол Америкийн гүн сэтгэгч, яруу найрагч Ральф Вайлдо Эмерсны хэлсэн үг. Тэрээр үүрэг хариуцлагадаа анхаарал төвлөрүүлэх нь асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэйг онцолсон байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд ирээдүйн амжилтыг чиглэсэн хүчнээс тусламж авч болно. Ингэхийн тулд хамгийн чухал нь алдсан зүйлдээ биш, харин одоо сурч байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Үүрэг хариуцлагадаа төвлөрөх нь ирээдүйн боломжийн үүдийг нээж байгаа хэрэг мөн. Өөдрөг хандлагатай байх нь одоогийн үүрэг хариуцлагадаа төвлөрөхөд тус болно. Энэ талаар Норман Винсент өөдрөг бодол санаа нь асуудлыг бодох арга бөгөөд хүсэл эрмэлзэл нь асуудлыг мэдрэх арга юм. Энэ хоёр нийлснээр асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг шийднэ гэж хэлжээ. Эцсийн дүнд хамгийн чухал нь өөдрөг хандлага, хүсэл эрмэлзэл хоёр мөн. Хандлагын хүч номноос танд амжилт хүсье.